Чиний ажил чи амархан юм байна дөө. Энэ хуулга биш үстэй юм дөө. Цаанаас гэтээ чи зүгээр XP-ийн хуулга наадгсан юм байна те. Тэгсэн таны рекламад ажилласан. Уг нь ах нэг өөрөө яг ийм өнгөтэй болох гэжсэн байхгүй юу? Тийм ч хуулга нь арай нэг өөр нөгөө хамлын ногоон гэдэг тийм хуулга нагаа ийцээ. Арай нэг жоохон. Энэ үнэхээр гоё. Өөр юм яриа явчлаа. Үйлдвэр танилцах гэж ирсэн биш. Машин амар гоё харагдаад надаа. Машин дуртай өнгө ахтай те. За. За ах нь ороод чи зүгээр ороод үйлдвэр мэд яачих. 10 минут зогсооч айгүй шуугантай юм байна. Эндээс яриад эхэлчихэ заа юу. За өдрийн мэд манайхаа. За Баян Өшөөнд ирлээ. Баян Өшөөнд ирсэн шалтгаан маань чимдээгээд ямар мундаг дүү вэ? Солонгост очиж 10 жил ажилласан юм байна. 10 жил ажиллахдаа яг ийм одоо нөгөө танк одоо тэг юу гэдэг одоо бензиний одоо шатхууны усны одоо юу гэдэг бохрын одоо бүх төрлийн танк үйлдвэрлэдэг одоо орсоор Йонкс гэдэг байгаа юм тий. Бид нар жоохон байхдаа Йонкс гэж хэлээ сурцсан. Үйлдвэрлэдэг үйлдвэрд ажиллаж хагаад тэгээд ер нь энийгээ Монголдо ирж хийгээд тэгээд анхны энэ үйлдвэрүүдийн нэгийг байгуулад мүүтт гэдэг нэ. Юу гэж байгаа мүүтт чинь даалд үйлдвэр тоног төхөөрөмж гэдэг товчлоод мүүтт орсон юм. Гагнугаа манайхын мүүтт гэдгээр нь илүү хүмүүс мэддэг юм аа гэх. Танайх ч тэгээд одоо бүгд мэддэг юм гэсэн. Уу яг ер нь бол энэ шатхуунд оруулж ирдэг компани бол мэддэг. Зүгээр уул уурхайхан бас манайхыг төдийлөн мэдэхгүй байна гэсэн. Аргачгүй өстэй одоо юудаа Монголд уул уурхай шинээр байгуулагдаад тэгээд чинь супер гоё үйлдвэрлэл байгуулсан юм байна. Би зүгээр энэ дүүгээр яагаад багчлаа гэхээр айгүй олон тохиолдолд би ингээд манайхаа яг нэг гадагш байгаа ингээд урсгалыг жоохон шүүмжилдэг штэ гадагшаа явуулаа энэ тэрэг эдгээр чинь Монгол шинэ технологи, шинэ ноугаа, шинэ бүх юмыг ингээд оруулж ирж байгаа байхгүй юу. Тэрний нэг топ томдрон жишээ бол яг манай чимдээд үү байж байгаа байхгүй сая бол. Одоо Янмал гэдэг оймс шүү дээ. Янмлынхын эзэд нь бас л Солонгост байж байгаа тэр оймсыг оруулаад ирсэн. Маш олон ийм тохиолдлууд байгаа. Тийм учраас энэ бол маш зөв. Хэдүүлээ үйлдвэрлэлд орж танилцсан нэг өстө нэг супер юмыг би олж мэдлээ. Тэрийг орж байгаа тавхандаа ярьж. За сайн юм дөө. Ажил тавдгаа. За сайн байцгаана уу? Ажиллагаагүй юу? Үйлдвэрээ зогсооч шүү түр. За уучлаарай. Ах нэгтэй хурдан ярьдаг заа юу. 10 минут хайдаг ажлыг зогсоолгоцсон. Амар шуугантай юм. Гэхдээ нэг зогсож болохгүй нэг багж байна. Яа тэр бол үнэхээр супер багж юм байна ч та. За ер нь үйлдвэрүүд ерөөсөө ингэж ийм том үйлдвэр чи ямар гоё танкууд хийж байна энэ дээр. За хоёр л юмыг онцлие. Ерөөсөө одоо ялангуяа ийм одоо шатхууны чих юм уу та ер нь том оврын танкуудын хамгийн чухал юм нь юу вэ гэхээр ерөөсөө түүхийд гэж. Түүхийд лист төмөр гэж бид нар ярьдаг те. За лист төмөрийн бол эдгээр бүр захиалгаар бугтад захиалж байгаа авчирдаг юм байна. Ялангуяа шатхуун дээр болохоор лист төмөрийн зузаан айгүй чухал гинэ. Зузаанаас гадна тэр ямар найрлагаар хийж байгаа лист төмөр химийн уралд орж болдгоо тийм лист төмөрөөр хийдэг юм байна л та. Тэгээ би чимдээгээс за танай үйлдвэрийн хамгийн чухал ажил чинь одоо гагнуурд багтаа маш гоё гагнуур хийх хэрэгтэй гэсэн чинь үгүй ганхуугаа гагнуур чинь автомат болсон шүү дээ гэдэг. Алууд яасагч гагнуурын аппарат өчөөс ийм болчихсон юм шүү дээ. Сая би ирэхэд энийг гагнж ирсэн. Энийг гагнж ирсэн бүтэн энэ одоо ингээ эргээд энэ дуусаад одоо энэ хоёр руугаа орж явж штий нараа. Ийм гоё гагнж ирсэн. Одоо ямар ч нөгөө нэг шаваас маваас гэдэг үлээ ягдаг үлээ. Ямар ч юм байхгүй гэж гагнж энэ да. Гайгүй юм энэ дөө. Чиний ажил чи амархан юм байна дөө. Хараад байж идэв биз дээ. Яа. Гэхдээ тэгээ одоо 10 жилийн өмнө манайх бүх энэ танкуудыг дандаа импортоор оруулж ирдэг байсан. Одоо Монголд юу хэрэгтэй вэ гэхээр аль болохоор болж бүтэх бүх зүйлийг Монголдо хийдэг байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Энийг одоо ингээл чимдээд хийж болох юм байна гэдгийг судлаас ингээ Монголдо хэрэгжүүлээд 10 гаруй жил болцсон. Супер хийж байгаа байхгүй юу? Энэ нэрээс Аач дуучин хүн тарин гоё юм биш үү? За миний нөгөө яриад ирсэн гол асуудал энэ. Түүхэд. За энэ хамгийн чухал гэж юм да. Хоёр төрлийнх байгаа юм байна. За 50-60 гэсэн баха. 50-60 тонны Йонкс болохоор 6 мм. Тэгээд 50-аас 60-аас дээш 75-100 дээр болохоор 8 гэсэн баха. Тэгээ 8 гэлөө 9 гэлөө. За ганхууха энэ бол хамгийн чухлаа. Тэгээд яг чи надад тэрийг чухалчлаад яриад байгаа юм гэхээр үгүй яг манайхан нөгөө зарим нэгэн газар ингээд бас хийдэг юм байна л да. Тэгээ нөгөө өртөг зардлаа бодоод маш нэгэн листээр хийчихээр жоохон шуугинтаа нийшээ гарч байгаа юм. Уянараа ингээд гоё будаад яагаад ийгээд юусэн. Энэ нөгөө гадаа тавьдаг бензиний танкуудыг хийж штэ. Ялангуяа одоо нөгөө уул уурхайн компаниуд чинь бүгдээрээ шатхуунаа хажуудаа байлгах шаардлагатай болсон.
Тэгээ лидер болсноор супер гоё хийж байгаа байхгүй. Тэгсэн ингэж байна. Нөгөө өртөг зардлаа бодоод манайхан ч нөгөө нэгэн листээр хийчихээр пүм бичдэг гэдэг. Том тооны оврын ингээд танк чи ингээд бензин орохоор ингээд зүлхийчт юм байл та. Хүний энгийн нүдэнд бол одоо энэ зүлхийлтэн тэр нь бол харагддгүй юм байна. Гаднаас харахад бол яг л ингээд танк. Зүгээр бодож юм уу? Яг л ингээд танк. Тэгээд жоохон зүлхэлт явангууд л энэ чинь амар их багтаамжтай учраас нөгөө үлдэгдлээ хэмжиж чаддгүй гинэ. Аюу олон тийм тохиолдол гарсан юм байна л да. Үлдэгдлээ хэмжиж чадахгүй ямар таблиц гэмнэ одоо тийм нэг шатгууны таблиц байдаг гэж байгаа. Хэмжээл үлдэгдэл нь тэдэн литр байна, тэдэн тонн байна гэдэг юм үү те. Тэгээд тэрнээс нэг зүлхийснээс болоод үлдэгдлээ зөв хэмж чадахгүйгаас болоод захирлууд нь нягтлантайгаа одоо тэрийг хэмжиж байгаа хүмүүстэйгээ ингээд нөгөө хин идэж уугаад байна гэдэг ийм аюу сонио асуулт орчд юм байна л да. Тэрнээсээ болоод компани одоо муудалцаад нэгтлэн хайж яваад одоо уг нь шулдрагаар ажиллаж ирсэн юунаас болсон гэсэн танк нь зүлхийцэн зүлхийлтрүүд нь ороод хэмжилт нь буруу явцсан гэдэг байгаа байхгүй тий. Амар нарийн юм ярьж байгаа байхгүй. Тийм учраас тэрнээс болоод компани бүр за арайс дампуурх нь хайшин зүгээр үл ойлголцол гарч байгаа байхгүй тий. За энэ бол хамгийн чухал гэж шүү. Энийг л гаггүй хаа та минь нэг онцлоод өгөөрэй хүмүүс сайн ойлгох. Тийм учраас ерөөсө бүх юмыг яг стандартын дагуу хийсэн ийм ёнксол одоо хэрэгжилж явах хэрэгтэй. За энэ чинь би сая асуулаа ах нь одоо нэг шар аргийн ганг хөө тэгэл пивний үйлдвэр зөндөө явж та нар пивний танкуудыг хийж байгаа гэсэн нэрш пивний танкуудыг хийж байгаа. Одоо сүүлд ямар үйлдвэр өгч вэ? Одоо энэ чинь нэг том танк пивний танкуудыг чинь гаднаас оруулж ирэхэд хоосон агаар ингэж импортлж оруулж ирээд байгаа байхгүй юу? Зүгээр тоног төхөөрөмжүүдэд оруулж ирэл тэгэл нэрш тэр пивний нөгөө барьдаг чандаг бүх танкуудыг манайх ямар ч асуудалгүй хийж байгаа сүүл нэг компани манайхаа хэлгэсэл гэж. Бүх төрлийн юмыг хийж байна. За мэдээж тэгэл энэ чинь ганц бензин биш шүү дээ. Одоо л ингэ бензинийх байгаад байгаа болохоос нөгөө газар доор булдаг бохрийн танк, за газар дээр усны танк, одоо юу гэдгийг ерөөсө шингэн орох ёстой, хадгалах ёстой том оврын бүх зүйлийг л мөдтийнх нь хийж чадчихна да. Яг би ч одоо өөрөө ингэ нэг хэдийгээр яг сусгааны юм хийж байгаа ч гэсэн өөрөө танин мэдэх хүн аюу гой юм ингээд сураад ойлгоод ингэж яваад байгаа байхгүй. Тэгээд яг одоо эднийхэн маань маргаас нөгөөдрөөс юу арах юм бэ? Буян тухай дээр майнинг экспо гарах юм байна. Нодлон би бол тэнд очиж ирсэн. Майнинг экспо дээр эдний бүтээгдэхүүнээ бүгдээрээ тавигдана. Та бүхэн яг очиод үзээрэй. Энд чинь хамгийн чухал юм нь ямар материалаар хийх үү, яаж гагнсан байх уу, яаж зүлхийхгүй байх уу, стандартын дагуу байна гэдэг чинь ганц нөгөө нэг хэмжилт хийгээл одоо эдийн засгийн талаасаа тийм байж болно. Хоёр чинь аюулгүй байдлын бас асуудал байгаа байхгүй тийм. Энэ үйлдвэрийн байрны фасадыг хараад чинь амар танил фасад харагдаад мэд энэ хаан савсан чинь төмөн толгоороос авсан. Ерөөсөө би хэдхэн хоногийн өмнө энэ төмөн толгоорыг ярьжсэн чинь. Гэхдээ одоо ингээл нийгнийгээ дэмжиж штэ. Энд чинь ингээл их оронч байдал штэ. Энээс илүү их оронч байж яах юм бэ тийм үстэй. Энгийн хүний нүдээр эн чинь бүгдээрээ л адилхан, бүгдээрээ л ингээл тогшоод үзэхээр хатуу. Хин дэрий чинь шалгадаг юм гүй. Шалгадаг байгууллага нь байдаг юм аа. Эдгээр чинь бэлэн бүтээгдэхүүн болгонгууд нь ирээд стандартын дагуу энэ чинь ингээд өндөр даралтаар хийлдэг юм биш. Одоо энэ ёнкс шиг энэ ингээд шалгаж байгаа байхгүй тийм. Өндөр даралтаар хийлээд одоо машины дугуй хийлээд байгаа юм уу яагаад байгаа. Тэрнтэй адилхан ингээд шалгаад хөндлөнгийн байгууллагуудаас сертификат нь гаргаж өгдөг юм байна. Тэгжиж эн чинь компаниуд нь тэрийг харж байгаа тэр байгууллага шалгасан юм байна, ингэсэн юм байна. Яг стандартад нийцэх юм байна. Тим сав юм байна гэдгийг нотолдог юм байна л та. Яг нөгөө одоо юу гэдгийг хэмнж болдог, хэмнж болдгүй юм гэж байна л да. Одоо аялагч хүний хувьд би одоо жишээлбэл юу гэдэг те үнэтэй буудал буухгүй, хямдхан буудал бууяа гэхэд болно шүү дээ. Хэмнж болдгүй юм гэж байна. Жишээлбэл энэ дээр те. Энэ дээр хэмнж байгаа л тэгэл дараа нь аюулгүй байдал одоо юу гэдгийг эдийн засгийн өгөөж гэдэг одоо өчнөөл юм яригдах нь шүү дээ те. За үнэхээр маш таалагдлаа. Аюулгүй мундаг залуучууд байдаг юм байна. 20 гаруй залуучуудыг бүтэн гоё ажлын байраар хангасан байна. Ажилчдаа сая жоохон буу аллаа. Сэтгэл хангалуун байна. Цалин үйл сайн гэж байна. Нийгмийн цалин үйл сайн гэсэн чинь дан гэж байна. За үнэхээр маш их таалагдчихлаа. Энэ юуны хүчин үхээр ерөөсөө гадагшаага явбал тэр гадаадын том технологи, ноу хау бүх юмыг судлаад Монголдо жинхэнэ утгаараа нутагшуулаад тэрний хүчээр одоо нөгөө импортын орж ирж исэн барааны бүтээгдэхүүн чинь Монголдо хийдэг ийм мундаг залуучууд л нэрэ хаасаагүй байна да. Ийм залуучууд байж ижил Монгол хөгжиж шүү. За та бүхэн энэ сайхан бүтээгдэхүүнтэй танилцъя гэвэл маргааш нөгөөдөр тэр майнинг экспо дээр манай мөтдийн бүтээгдэхүүнийг очиод үзээрэй.